Доктор Авт Сүлжээ дэлхийн стандартад нийцсэн сүлжээ дэлгүүр нээх төслийг 2015 онд эхлүүлсэн. Монгол улсыг хамарсан томоохон төслийн санхүү жилтгийг Европын цэргийн босгол төвчлэлийн банк хаан банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 5 салбартай болсон доктор Авт Сүлжээ 6 дахь салбараа гүнүү моолын баруун хойно ашиглалтад орууллаа. Доктор Авт Сүлжээ компани нийт 2000 оноос хойш өнөө хүртэл нийтдээ 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 5 салбартаагаар үйл ажиллагаа явуулж ирсэн юм аа. Тэгээд өнөөдөр манай яармагт 6 дахь салбар маань шинээр нээлттэнд орж байна. Тэгэхээр зэрэг энэ салбарын маань онцлог гэх юм бол бус салбарыгаа бодвол илүү автомашин хэрэглэгч нарынхаа мэдлэгийг дэмжих зорилготой тийм салбарыг шинээр нээж байгаа. Одоо одохгүй 3 сар болон 5 сард дархан Эрдэнэт хотуудын маань шинээр нээлт болох юм байгаа. Тэр салбар бол ерөнхийдөө нэг бүхэн болсон байгаа. Тэгээд энэ ондоо багтаад бид нар бас өшөө одоо Монгол улсын томоохон төвлөрөл болсон тэр хот аймаг сонгоод байна шүү дээ. Тэднэрт бас дараачийн өөрийн салбаруудаа авахгүй нэ. Доктор Авт Сүлжээ компанитай их олон чиглэлээр хамтарч ажилласан. Юуны өмнө бид нар дотоодын зөвлөгөүүдийг ажилуулж бас одоо энэ компани чадварыг бэхжүүлэх тал дээр ажиллаж байгаа. Мөн одоо гадны зөвлөгөөийг ажилуулж яг ийм одоо дэлхийн стандартыг Монголд энэ секторт яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаас нь бол зөвлөж хамтарч ажилласан байгаа. Доктор Авт Сүлжээний яармаг шин салбараар үйлчлүүлснээр тэнхлэг тохиргоо, дохиолол, суйрлуулалт, хальс суйрлуулалт, хугацаат техник үйлчилгээ, автын 1500 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийж үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн бүгд найрамдах Солонгос улсын Хэшбон, Хансел брендийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэг дор 10 машин хүлээн авах хүчин чадалтай авт засврын төвийг ашиглалтад орууллаа. Мөн үйлчлүүлэгчдийн амарч тухлах орчныг орхигдуулаагүй байна. Мөн доктор Авт Сүлжээ орон нутаг дахь хэрэглэгчдтэй ойртон Эрдэнэт Тархан хотод шин салбараа удахгүй нээхээр ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа.